Маш олон байна. Яг энэ төрийн албаа хаагчид тэтгэврээ тогтоолгоход төрөөс олгодог нэг удаагийн тэтгэмжийн асуудал. Зарим хүмүүс яг үүнийг улс төржүүлж байна, төсөв барьцаалж байна гэд манай намын энэ дотоод асуудалтай холбоотой холбож нэг үгүйсгээд ах шиг байна л да. Тэгээ би байнгын хорооны дарагт нэг хандаж хууль зүйн лавлгаа албан ёсоор авч өгөөч гэдэг ийм хүсэлтийг хэлэх гээд байгаа юм. Яг энэ төрийн албаны тухай хуулийн 9-2 за төсвийн тухай хуулийн 6-гийн 4-ийн 8-ийн заалтыг зөрчсөн хэсгээр албан ёсны хууль зүйн лавлгаа авч өгөөч гэж. Тэгээ энэ маань өөрөө юу юм бэ гэхээр төсвийн тухай хуулийн 6-гийн 4-ийн 8 дээр үр авлага үүсгэж болохгүй гэсэн заалт байдаг. Тэгэхээр үр авлага үүсгэнэ гэдэг маань 26 онд 50%, 27 онд 50% өгнө гэдэг нь яг энэ үр авлага үүсгэж байгаа асуудал мөн. За төрийн албаны тухай хуулийн 9-2 дээр ер нь бол одоо энэ төсвийн альва одоо энэ авч байгаа арга хэмжээ өөрөө яг энэ төрийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж нийгмийн хамгааллын асуудлыг хөндөж болохгүй, бууруулж болохгүй, төр зогсоож болохгүй гэсэн ийм хуулийн заалт байдаг. Тэгээ яг энэ 50% нь олгож байгаа бол 50% төр зогсоож байгаа явдал мөн гэж би үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг ариун зээгийн аманд одоо юу гэж байгаа хэлж байгаад нь итгэхгүй байлаа гэхэд надад нэг тийм албан ёсны хууль зүйн лавлгаа авч өгөөч. За төрийн албаны зөвлөл яг энэ төрийн албаны хуулийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа юу үгүй юу? Та хэд мань бас одоо үүнийг хэрхэн яаж авч үзсэн юм бэ гэж одоо хариулж өгөхийг хүсэж байна. За нөгөө талдаа би бас аудитын ерөнхий газраас яг энэ одоо хуулийн зөрчил байгаа гэж үзэж гин үү үгүй юу? Нэг жилийн төлөвлөгөөнд нийцээгүй, бүрэн нийцээгүй гэсэн ийм одоо бас дүгнэлтийг гаргасан байсан. Би зөв ойлгосон уу үгүй юу гэдэг ийм асуултыг тавьмаар байна. Тэгээд яг энэ төсөвтэй холбоотойгоор энэ тэтгэмжтэй холбоотой сангийн яамнаас өгж байгаа тайлбар нь за 17, 18, 19 онд ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж исэн. Та нар ер нь бол 50 бэ бид нар тэгж байгаа л яаж хийж байгаа л болгоно штэ гэдэг байгаа. Тэгэхээр яг өмнө нь хууль зөрчөөд болж исэн асуудал өнөөдөр бас хууль зөрчиж одоо болгоно гэсэн асуудал бас огт биш шүү дээ. Тэгэхээр яг үүн дээрээ одоо миний хувьд бол ууг нь эргүүлж татаал энийгээ хуульд нийцүүлээл өргөн барьчмаар байгаа байхгүй эргүүлээд бидэнд бол ийм боломж байгаа шүү дээ 3 хоногийн дотор эргүүлээд одоо өргөн барих ийм боломж байгаа. Тэгэхээр зүгээр нэг улс төржүүлээд нэгнийгээ үгүйсгэх биш харин яг одоо хууль тогтоомжтой нийцүүлээд одоо төрийн альва одоо бодлого явагдах ёстой юм а гэдгийг бол онцолж хэлмээр байна. Тэгээд үүн дээр хоёр байгууллагаас хариулт авъя. За хэн хариулах вэ? Үндэсний аудитын газар ажлын хэсгийн 2 номерын. Сэдвсрэн дарга. За. За төрийн албаны зөвлөлийн дарга сэдвсэр ариун зээ гишүүний асуултанд хариулъя. За 2026 оны төсвийн төсөлд эх жилд ер нь 7000 гаруй одоо орчим төрийн албан хаагчид тэтгэврт гаргахаар тооцож тодорхой хэмжээний санхүүжилтийн асуудлууд 2 хуваагдаж тавигдахаар байгаа. Тэгээд бас нэг тоо хэлье гэж бодож байна. Ер нь төрийн албаны 2024 оны албан ёсны статистик тоо мэдээлэлээр өнөөдөр бол нэг 56-аас дээш насны ийм богино. Яач юу? 56-аас дээш насны эмэгтэй нэг 6200, за 60-аас дээш насны 1200 нийлбэр дүнгээр нэг 7300 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Энэ бүх хүмүүсийг 26 онд тэтгэвэр шууд гарна гэж бодоход бас хэцүү баг. За ариун зээ гишүүний асуултанд хариулахад за мэдээж бид нар бол хууль тайлбарлах хэрэггүй. Төрийн албаны хуулийн 9-2 дээр байгаа энэ төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авч байгаа арга хэмжээ, төрийн албан хаагчид олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийг төв зогсоох үндэслэл болохгүй гэдэг нь бол зөв. Энэ бол бас зөрчилдөд байгаа. Нөгөө талаас сая төсвийн хуулийн 6-гийн 4-өөс гадна 25 оны төсвийн тодтголыг хилцэж байгаа үед төсвийн хуулинд дахиад нэг өөрчлөлт оруулсан. Энэ нь төсвийн захирагч хэрвээ тухайн жилийнхаа төсөв дээр өөр авлага үүсэх юм бол тэр хүнийг ажлаас шууд чөлөөлнө гэд. Тэгэхээр энийг бол маш их асууж байгаа. Ялангуяа төсвийн шууд захирагч нар хэрвээ ингэчих юм бол бид нар бүгд одоо чөлөөлөгдөх юм уу гэх. Тэгэхээр энэ хууль хоорондын нийцлийн асуудлыг эргэж харах хэрэгтэй болж байгаа. Нөгөө талаас төрийн албаны хуулийн дээр төрийн албан хаагч ингээд өндөр насны тэтгэврээ тогтоолох үндслээр хэрвээ чөлөөлөгдөх юм бол тэр хүнд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэж байгаа. Нэг удаагийн. Тэр энийг 2 удаа гэж ойлгох боломжгүй учраас энэ дээр бас хуулийн зөрчилдөөн гараад байгаа гэдгийг анхаарч одоо энэ төсөв хилцэж байгаа хууль
дагж байгаа ямар хуулиуд байгааг бид сайн мэдэхгүй байна. Тэр хуулиуд дээр өөрчлөлт оруулах асуудал хийгдэх юм болов уу гэж бодож байгаа. За өмнө нь 2019 он болон түүнээс хойш батлагдсан хуулиуд дээр одоо яг ийм нөгөө зөрчилдөөн болон үйл нийцлүүд гараад байгаа учраас энийг бол яг нэг талд нь шийдэхгүй бол маш их нөгөө асуулт саналууд биднэрт бас ирээд байгаа гэдгийг улсын хурлын гишүүдтэй хэлхэн зөв баха гэж бодож байна. За ажлын хэсгийн 4 номерын микрофон үндэсний аудитын газар. За үндэсний аудитын газар Наран Чимэг Ариун Зэ гишүүний асуултанд хариулъя. За төрийн аудитын байгууллагын барьж байгаа бодлого чиглэл буюу аудит хийхдээ 36 сартай холбоотой асуудлыг үзсэн асуудал нь бид нэр төсвийн тухай хуулийн одоо зарчим төрийн төсвийн тухай хуулийн 6-гийн 4-ийн 8-ыг одоо төсвийг зохистой удирдах авлага өр төлбөр үүсэхгүй байх юм төсвийн зарчимтай. За дараагийн нэг асуудал нь хэрвээ одоо хувааж энэ 36 сарын тэтгэмжийг олгох юм бол төсвийн тухай хуулийн 75 дээр төсвийн захирагч тухайн жилийн төсвийг зохистой удирдаагүйгээс үр авлага үүсгэсэн бол албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн энэ хуулийн заалтуудыг бол баримталж ажиллах ёстой гэсэн юм дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр энэ дээр одоо 50% өгөхөөсөө илүү бүх шатны төсөв захирагч нар тэтгэврт гаргаж байгаа хүмүүсийн 36 сарын тэтгэмжийг олгохдоо өргөдөл өгсөн хүмүүсээ яг одоо За нэмж 1 минут. Ажлын хэсгийн 4 номерын микрофон. тэтгэмжийг олгох асуудлыгаа одоо үр авлага үүсэхгүй байхаар нь анхаарч хүмүүсийн одоо авах ёстой 36 сарын тэтгэмжийг 100% олгож ажиллах нь бол төсөв захирагчийн өөрийнх нь төсвийн тухай хуулиар заагдсан бүрэн эрх байгаа гэж үзэж байна. За сангийн яамнаас хариулт өгөх үү? Тайлбар. За ажлын хэсгийн 9 номерын микрофон. Бид 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж энэ төрийн албаны хууль болон энэ 36 сартай холбоотой ямар нэгэн хууль бол өргөн мэдүүлэг байгаа. Нөгөө талдаа за яг төсөвдөр бол бид энэ 50% заавал энэ онд өгөөл 50% дараа өгнө гэдэг байдлаар ийм байдлаар өгнө хандаагүй шүү дээ ариун цаг гишүүнэ. Бид бол ямар байдлаар анцгай төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд төсвийн ерөнхийлөгчийн загвар төсөвтэй багтаа зохицуулна гэдэг бид батлагдсан дүндээ багтаагаад хүмүүсээ тэтгэвртээ гаргаж болно. Дахиад нэмэлт өгөхөөсөөр шаардлагатай төсвийн ерөнхийлөгчийн загварч нар өөрсдөө төсөв дотроо зохицуултыг хүмүүсээ тэтгэврт гарах нь нээлттэй шүү дээ. Угаасаа хүсэлтээ өгөө мөртлөө оны дундуур хүн тэтгэвртээ гарья гэж хэлэхэд тэр хүний хүсэлтийг хангуулаад төсөв дотроо бид нэр тухайн төсвийн байгууллага өөрөө зохицуулаад гарах бүрэн бололцоотой. Нөгөө талдаа улсын хурлаар төсөв өөрөө хууль болоод батлагдчихж байгаа. Энэ хуулийг бүгд хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс өөрөө авлага үүсэхгүй хэрэгжүүлэх ёстой. Бид төсвийн сахилгатыг хангуулахын тулд саяын төсвийн тодгол дээр За ариун зэ гишүүн тодруулъя. За хоёр эмэгтэй даргадаа баярлалаа. Та бүхэн маань яг л одоо үнэн бодит байдлыг хэллээ. Төрийн албаны тухай хуулийн 9-ийн 2, за төсвийн хуулийн 6-гийн 4-ийн 8-аас гадна 75 дээр бол анхаарах ёстой гэдгийг бол хэллээ. Ганбаатарга би одоо зохиогоогүй шүү дээ. Төсвийн номон дээр чинь байгаа. 46 дугаар хуудсан дээр нь бүр өгүүлбэрээрээ байгаа. 50% наа гэдэг нь байгаа шүү дээ. Ер нь тэтгэврт гарч байгаа хүмүүс чи хүсэлтээ өгөөд ямаараа дамжуулаад төсвөө оруулдээ шүү дээ. Яам болгоноос ирүүлсэн тэр хүсэлтийн та нар 50%-сэн л байхгүй доо. Одоо энд хариуцлагатай хүмүүсийн худлаа яриад яах вэ дээ. Тэгээ энэ хуулиудыг зөрчсөн эсэх одоо хуульцсан цаасан дээр лавлага хэрэгтэй байна дарга. Тэгж байгаа дүүнийг хилцээд ярьсан зүйтэй хаа. Ер нь төрийн албанд одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тэтгэмжтэй санаа зовж байгаа бол улсын их хурлын гишүүд яаж ч байсан энэ одоо төсвийг нь бол бүрэн дүүрэн тавина гэдэгт нь бол итгэлтэй байгаараа битгий санаа зовоороо гэдгийг хэлмээр байна. Ганбаатаргын хэлж байгаа нэг үний юм юу вэ гэхээр төрийн албан хаагчдын тухай хуулийг бол өөрчлөхөөр энэ удаагийн хуулийн дээр бол төсвийн хуулийг дагалдуулж өргөн бариагүй. За. Яг хөө сангийн яамны байр суурийг ойлгоод байгаа. Тухайн байгууллагад эргэжил нэг 2 хүн тэтгэврт гарахаар байдаг. Төсөв нь нэг хүнээр ирчээд байдаг. Тэгвэл нэг хүнийг гаргаад нэг хүнийг гаргахгүй ажилуулж болно. Тэгээ дараа 27 онд нэг хүнийг бүтээ өгөөд юм. Гэх мэтлэн зохицуулт хийх боломж нь байгаа гэж ойлгоод байгаа зөв үү? Энэ дээр нэг за ажлын хэсгийн 9 номерын микро. яг таны хэлдгээр тийм зохицуултыг бол бүрэн бололцоотой. Тэрнээс одоо юу гэдэг нэг хүний гарахад за энэ ондоо 50% аваад эргэжил үлдэгдэл 50% авах гэж энэ ойлголт биш. Бид бол ариун зэ сайдын тэр гишүүний хилээд дагаад дээр бол
их үүсвэрэл бид одоо үүдээ төсөөгөө боломжтой уялдуулалт тавьсан. Энэ дундаа багтаад гараад нэгт хоёр дахь нь ариун зай гишүүн нэг ийм асуудал байгаа шүү. Одоо бол нийтлэг тэтгэврийн доод насанд хүрсэн хүмүүсүүдийг гарга гэж хахаж байгаа шүү. Бид бол тэрийг аль болох доод нас биш хүсвэл доод насандаа гарна гэдэг тийм асуудал яригдж байгаа шүү. Бид бол хүсвэл тэр хүн өөрөө төрийн албаагч нөө хүсвэл гаргая гэдэг ийм л байр суурь сангийн барьж байгаа. Тэрнээс хүсээгүй байхад нь бид гаргая гэдэг байдлаар хандаагүй шүү. За тодруулга 1 минут ариун зай гишүүн. За Ганбаатарга баярлалаа. Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэврийн нас нь болсон болвол тэтгэврт гаргах санаачлагыг ажил олгогч гаргаж болохгүй гэдгийг бас одоо заагаад өгсөн байгаа шүү. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ төрийн цомгтголтой холбоотойгоор таныг тэтгэврт гарахыг шаардаж байгаа болвол ямар нэгэн байдлаар албан шахаж байгаа болвол эн чинь хууль бус шүү гэдгийг төрийн албан хаагчдаа бас мэдээлэл болгоё. Тэгэхээр эрүүлсэн төсөв болвол тэтгэмжээ авах өргөдлөө өгсөн хүсэлтэд гаргасан төрийн албан хаагчдын хувьд төсвийн их үүсвэрийн 50%-ийг нь л тавьж өгч байгаа. Тэгэхээр дотроо одоо тэгэл төрүүлж төрсөн, хойно төрсөн болно болохгүй гээл одоо бөөнлийн болох юм байна л да. Тэгээ яагаад төрийн албан хаагчд одоо ийм их өргөдлөө өгчвөө гэхэлэр төр өөрөө ийм дохио өгчөж байгаа байхгүй. 36 сарын тэтгэмжтэй чинь холбоотой бид нар ер нь бол манай бодлого алстаа нэг иймэрхүү байж магадгүй шүү гэдэг дохиог сүүлийн 3 сарын хугацаанд 3 дахь удаага өгч байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ одоо гарах хүсэлтэд гаргаж байгаа нь бол яахын аргагүй ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа юм. Тэгэхээр одоо нэгэндээ одоо ухаантай царайлж юм шидэд яах вэ? Би бол зөвхөн уншсан юм аа л ярьсан. Та бүхэн маань бас тавьсан төсвөө ч гэсэн ярьлаа. Тэгээ хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг дээрээ суурлаа. Төсөв дээр бид нар ажлын хэсгийнхаа хүрээнд их усрын бүрэн тавих юм уу? Эсвэл хууль нь одоо эргээд хуульд нийцэж эргэж орж ирэх юм уу гэдэг л ийм л одоо хоёр сонголт байна л гэж ойлгож байгаа. Баярлалаа. За Саранчулуун гишүүн асуултаа асууя. За хоёр асуулт байна. Нэгдүгээрт нь онцгой байдлын